байна уу? Living with Kids podcast-ийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа дугаараар хүүхэд ба ном, хүүхдүүдэд хэрхэн номонд дуртай болгох вэ сэдвийн хүрээнд өөрийнхөө хүүхдийн амьдрал болоод хүмүүжилт, номыг нэлээд том байр суурь болгон авч байгаа залуухан ээж, тэгээд сошиал нэлээд төвтэй залуухан бүсгийг оролцуулж байна. За ингээд бүгдээрээ зочинтойгоо танилцгаая. Сайн уу ламаа? Өөрийгөө танилцуулаач бид. Намайг Оюун Лам гэдэг. Би одоогоор Австрали улсад Сидней хотод мастер суралцж байгаа. 7 настай охинтой, нэг охинтой. Ийм ээж байна. Би өөрийнхөө сонирхлоороо With Love Masha гэдэг Facebook пэйж хөтэлдэг. Тэгээд энэ пэйжээрээ дамжуулан одоо танай подкасттай танилцсандаа баяртай байна. За маш их баярлалаа. Тэгээ манай сонсогчдын хувьд ч гэсэн ламаагийн маань пэйжийг уншигчд, сонсогчд их олон байгаа гэж бодож байна. Хэрвээ уншиж амжаагүй зочилж амжаагүй сонсогчд байх юм бол With Love Masha гэд маш сонирхолтой гоё эрэг пэйж байгаа шүү гэж ярилцлага хаяхынд рекоменд хийе тий. За ламаа маань тий Японд олон жил амьдарсан. Тэгээд одоо Австралид суралцж байна. Тэгээд ер нь эхнийхээ асуултыг би энэ өрн болоод дорны соёлтой орнуудад тий хоёр соёлын ялгаатай орнуудад ер нь хүүхэд өсгөхөд ямар байна? Ер нь ялгаатай тий сул болоод давуу талууд ер нь юу байна гэдгээс яриагаа эхлэе гэж бодож байна. За би яг Австралид ирэхээс өмнө Австралид ирээд одоо ерөнхийдөө 2 жил болж байна. Австралид ирэхээс өмнө 14 жил Японд байсан. Тийм ахлах сургуульд байхдаа анх Японд яваал тэгээл тэндээ ингээд амар удаан байсан. Тэгээд тэндээ охиноо төрүүлсэн. Охиноо ерөнхийдөө 6 нас хүртэл нь Японд өсгсөн гэж хэлж болно. 5 нас хүртэл юм байна уучлаарай. Тэгээд Японы цэцэрлэгт 1 настайгаас нөгөө тэгээ ажиллангаа хүүхдээ өсгөөд явж байсан. Япон хүмүүжил бол одоо нөгөө хүмүүс айгүй их Япон хүмүүжил, Япон сургууль гэж ярьдаг тий. Айгүй тийм хүнлэг, арвч хямаагч, за ерөнхийдөө нийгмээ боддог, хүмүүсийг боддог, тийм сэтгэхүйтэй болгож хүмүүжүүлдэг юм шиг надад санагдсан. Цэцэрлэгт бүр жоохон 1 настай байхдаа л манай охин цэцэрлэгт явж эхлээл яг тухайн үедээ ингээд өөрийнхөө бүх юмыг ингээд бэлтждэг болсон. Гадагшаа хагас тасанд одоо охиноо дагуулаа гарыг гэхээр манай охин өөрийнхөө усыг бэлдээд тэгээд бүр юм нэг шиг памперс хүртэл ингээд цүнхэндээ ичдэг, аймс ичдэг, ингээд өөрийгөө ариглаа сурцсан. За тэгээд ингээд явж байхдаа хажуу өөдөөс ирж байгаа хүнд зам тавьж өгдөг, зогсдог, амар хөөрхөн байсан юм жоохон хэрнээ одоо бусад хүнийг айгүйх боддог. Тийм нийгэм төвтэй хүмүүжлэлээр японочууд хүмүүжүүлдэг юм шиг санагдсан. Одоо жишээ нь япон хэл ингээд 3 хэлбэртэй гэдэг тий. Нэг нь ингээд энгийн хэлбэр, хоёр дахь нь болохоор ярьж байгаа хүний хүндлэх хэлбэр тий. Хүндэлж ярьдаг хэлбэр байгаа. Бас нэг нь болохоор өөрийгөө ингээд дарж ярьдаг хэлбэр байгаа. Ийм 3 хэлбэртэй байдаг гэж би боддیں۔ Харин англи хэл болохоор ингээд ганцхан хэлбэртэй. Би ерөөсөө ингээл тий хүндлэх тийм дарах гэсэн соёл байхгүй, зүгээр л би гэдэг ийм хэлтэй. Тэгээд тэр утгаараа тэр юм уу би төвтэй хүн болгож өсгөх юм болов уу гэж би одоо охиноо 1 жил ингээд Австралид сургуулийн зааж байгаа зүйлсээс анзаараад ахад өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, өөртөө үнэнч байх, одоо өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийх тийм юмыг айгүй их заадаг юм шиг санагдсан. Барууны орон одоо Япон, Азийн орнуудын ялгаал тэр юм болов уу гэж ажиглаад байгаа. Маш гоё ялгааг хэлж өглөө гэж бодож байна. Тэгээд манай хүүхэд болохоор бас адилхан яг Японы цэцэрлэгээр хүмүүжээд тэгээд 1-р ангида Японд орсон. Тэгээ харин би эсрэгээрээ нөгөө Японд 1-р ангид суулгаад ингээ харж хахад илүү хүүхдүүдийнхтэй ингээд ихэвчлэн ингээд одоо яг хувь хүнийх нь одоо нийгэмд бие яаж авч явах уу, бусдыг яаж хүндлэх үү, тэ бусдад яаж тэр болохгүй байх уу гэд яг тийм нийгмийн харилцааны зүйлүүдийг заадаг ч гэсэндээ сургуулаар ороод ирэхээр
Ер нь цэцэрлэгт хүүхдүүд айгүйх тийм задгаа байдаг шүү дээ. Ингээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, чанга уйлдаг тий. Сургуульд ороод ирэнгүүт айгүй хумдын мэлээ хүүхдүүдийг. Тэгэнгүүт одоо жишээлбэл нөгөө сахилгагүй хамаагүй байдаг байсан хүүхэд ингээд дөрмөнд баригдаж эхэлдэг ч гэдэг юм уу тий. Тэр нь надад бас эсрэгээрээ нөгөө нэг хүүхдүүдийг ингээд хитрхи хайрцаглах тал руугаа юм болов гэсэн тийм мэдрэмж төрсөн бохгүй юу? Ааха. Миний бас яг ийшээ ирсэн нэг шалтгаан нь бас тэр байсан. Ааха. Би яг охиноо ингээд Японд төрүүлээд өсгөө тэр чигээр яг ажиллаад тэндээ байгаад авах боломжтой байсан ч гэсэн яг тэгэнгүүт манай охин ингээд яг Япон шиг энэ одоо ямар нэгэн Япон хүнийг буруутгах чаа юм биш зүгээр яг сэтгэхүйний хувьд яг Монгол хүн биш Япон хүн болж өсөх юм байна гэж надад ажиглагдсан. Тэр нь болохоор яг ингээд дүрм ягштал барьдаг одоо бичгээр одоо ингэн нэг хэлсэн бол тэрийг ерөөсөө зөрчдгөө те ингэн л гэсэн бол ингэн одоо flexibility байхгүй яг тийм хайрцаг дотор зүсэхгүй байгаа юм шиг надад санагдаад тэгээ би одоо яг ингээ Монгол руу харъя гэхээр бас ингээд арай болоог байна. Ядаж нэг барууны нэг оронд суралцаад өөр соёлд охиноо жоохон байлгаад англи хэл сургаад тэгээд Монгол руу гарах юм бол айл талын тий ядаж нэг цэцэрлэгтний Японы хүмүүжлийн суурийг тавиад өгсөн нийгмээ боддог хүн боддог тийм хүн болгоцсон. Тэнгүүт одоо цаашдаа сургуулийг нь одоо англи хэлтэй газар сургаад тий тэгээд Монголд арих юм бол авах юм ихтэй байх юм болов уу гэж бодоод тэгээ зориглоод наашаа ийшээ Австралид ирсэн байгаа. Би яг Японы баг сургуулийн талаар бол би сайн мэдгүй. Гэхдээ би ахлах сургуульд өөрөө сурж исэн учраас боловсролын систем, хүүхдүүдийн хоорондын харилцаа ямар байдаг тэр зэрэг талаар өөрөө мэдчихсэн учраас ийм шийдвэр гаргасан. Бас сонсоод айгу сэтгэл хөдлөж байна гэ. Тэгээд аль талдаа ээжинч тэр хүүхдэнч тэр те ингээд яг боловсралтай гэдэг чинь манай Монголын ирээдүйд л хэрэгтэй штэ. Тэгээд дээрээс нь бас нөгөө олон зүйл хараад харьцуулах тусам чинь нөгөө хүний өөрийн гэсэн яг тэр нөгөө identity те тэр зүйлээ ингээд нөгөө илүү хэрхэмлэх тэгээд дээрээс нь илүү чатарлагал Монгол боловсон хүчин Монгол иргэн болно гэсэн үг штэ. Ер нь болоо те. За хоёлаа тэгвэл гол сэдвэрэг оръё тийм ээ. Ламаа маань бол түрүүн хэлсэн пэйж хуудасаараа дамжуулаад хүмүүст дандаа эерэг гой мэдээллүүдийг хүргэдэг. Тэр дундаа бол өөрийнхөө охиныг тий одоо хэрхэн номонд дуртай болон өсч байгаа. Тэгээд охинтойгоо хамт номтой хэрхэн харилцдаг үү гэд маш олон сонирхолтой постуудаар бол өөрийнхөө туршлагыг тэгээд уншиж мэдсэн зүйлээ бол харамгүй хуваалцдаг байгаа. Тэгээд ер нь ламаа хүүхдэд ер нь ном уншиж өгөхийн ач холбогдлыг чи юу гэж хардаг вэ? Тэгээд үдээ хүртэл те одоо 6-7 жил ингээ хүүхдтэйгээ ингээд өсгөх явцдаа те одоо номын одоо ач холбогдлыг хэрхэн ойлгож авсан бэ? Тэр туршлагаасаа бидэнд хуваалцаач. Бас дээрэс нь маш гой постууд ичдэг тэрний хаад нөгөө юу байдаг шүү дээ те нөгөө уншсан зүйлүүд байвал тэднэртэйгээ харьцуулаад тэгээ гоё ярьж өгөөч. За тий. За ерөнхийдөө манай охин бол 2 настайгаас хойш ном уншиж байгаа. Уншиж байгаа гэж ерөнхийдөө уншуулж байгаа нэг. 2 настайд нь би юм зурагтай жижигхэн номнууд яг ингээд одоо л нэг ойлгож эхлэх байх гэж бодоод авч өгч эхэлж ийсэн. Тэгэл яг хэлбэр дүрснээс эхэлдэгтэй амтан өнгнөөс эхлээл тэгэл уншихаар эхлээл ингээл нөгөө хүүхд чинь ерөнхийдөө жоохон байх тусмаа мэдхгүй ингээл урж хайна одоо хурд эргүүлэн сонирхол нь ингээд татахгүй байна. Дундаас нь босож гүүн ерөнхийдөө тиймэрхүү байсан. Гэхдээ төвчээртэй ингээ үргэлжлүүлээдсэн чинь манай охин 3 наснаасаа хойш ингээд хирагана, катагана гэдэг одоо Японы цагаан толгой юм уу да тий. Эднэрийг нүдлээд эхэлсэн. Тэгээд ингээ нүдлж эхлэхээс гадна ингээд ерөөсөө орой алган ном уншдаг байхгүй юу? Тэгээд орой алган ингээд номоо бариад гүгээд ирдэг болцоо айгүй хөөрхөн. Тэгээд нэг удаа би яг ингээд 5 нас хүрэхтэн тэгэл ерөөхдөө хөвшүүлж явсараа л 5 нас хүрэхтэн охиныхоо яг жилд уншсан номын тоолж исэн. Тэгэхэд яг 200 ном болж исэн байхгүй юу? Гэхдээ цэцэрлэг нь бас уншиж өгсөнтэй нийлээд л те.
Би болохоор 150-аад ном өөрөө гэртээ уншсан байсан. Тэр тэмдэглэлээ ингээ хөтлөө явж байсан байхгүй юу. Тэгээ манайх болохоор тэр номоо бол дандаа зээлсэн, номын сангаас зээлсэн номнууд байсан. Манайх тийм их номтой юу гэхээр үгүй. Яг охиныхоо дуртай номнуудыг ганц хоёрыг л авч өгдөгөөс ир бусд нь бол бүгдээрээ номын сангийн номнууд байсан. Тэгээд би за ерөөхдөө ингээд уншаал явах юм бол төвчээртэй аав ээж нь уншаал явах юм бол хүүхэд номон дуртай болдго юм байна гэж утсан. Тэгээд тэр туршлаган дээр үндэслээд хүүхдэд ном уншиж өгөх нь ямар ач тустай юм бол доо гэдэг ингээд тэр талаар би маш их юм артикл юм одоо сонин дээр гарсан мэдээлэл сэтгүүл ном айгүй их уншдаг. Тэгээ миний хамгийн гол зорилго нь бол төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх зорилго байсан. Тэгээд яг тэр ач тусын талаар уншаад ирсэн чинь төсөөлөн бодох чадвараас гадна өөр зөндөө ач тус байдаг юм билээ. Тэгээ би тэрийг одоо ерөөхдөө нь дугаарлаж байгаад ярьчих гэж бодож байна. За тэгээ хүүхдтэй ерөөхдөө ном уншиж өгөхийн ач тус гэвэл одоо нэгдүгээр эцэг их болон хүүхдийн хоорондын харилцаа болон тогтносдог гэж би боддог. Ээж аав уншиж байгаа номныхоо дүрдээ ороод хоолойны өнгө, нүүрний хувирал өөрчлөн тэгэнгүүт хүүхэд бас давхар суралцдаг учраас хүүхэд одоо жижигхэн 1 нас 2 настай хүүхэд бол өөрийгөө яаж илэрхийлэх юм мэдгүй байгаа шүү дээ тийм хүүхдүүд ээж аавынхаа одоо царай нүүрний өнгнөөс янз бүрийн тийм одоо face expression өөрийн илэрхийлэх чадварууд сурдаг гэж байгаа. Тэгээд дээрэс нь ингээд хамт ээж аав нь хүүхдтэй ном уншаад хамтдаа үр дээрээ суугаад эсвэл хамтдаа хэвтээд унших үед тэр скиншип буюу одоо нөө хүрэлцлээр дамжаад хайрын даавар гэж ярьдаг окситоцин их ялгардаг гэж байна. Яа гэсэн. Тэгээд энэ окситоцин гэдэг даавар нь болохоор хүүхдийн IQ, EQ, стресс даах чадварыг өсгөхөөс гадна одоо бид нарт хэрэгтэй аав ээжийн хүртэл одоо адилхан л аз жаргалын даавар учраас аав ээжийг ч гэсэн аз жаргалтай болгодог гэж байна. За хоёрдугаарт одоо миний нөгөө гол зорилго байсан хүүхдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг. Сониуч занганд хөгжүүлнэ. Үг яриа ойлгодог болсон хүүхдэд ном уншиж өгөхөд ер нь зохиолын дараагийн үйл явдлыг яах вэ гэл одоо мангастай ном байлаа гэхэд одоо энэ мангасыг дийлэх үлээ яах вэ гэл дараагийн хуудас руугаа ингээ яарад идэг. Тэгэж бодож одоо догтлоо төсөөлөөд ингэж уншихаар төсөөлөн бодох чадвар нь маш хурдан баяждаг гэж байна. Одоо телевиз үзэх бэлэн болтоо ингээд баатруудтай хүүхэлтэй үзэхээс илүү номондох тийм одоо дүрслэлийг сонсохоор хүүхдийн төсөөлөн бодох чадвар нь хамаагүй илүү хөгждөг гэд эрдэмтэд тэгсэн бэлээ. Тэгээд хүүхэд үлгэр зохиолоор дамжуулаад өрөвч сайхан сэтгэлтэй болно. Жишээ нь одоо өөрийнх нь төсөөлж ирснээс өөр маягаар хэрвээ дараагийн утсан дээр ном нь үргэлжилжвэл яагаад ингэсэн юм бол яагаад ийм болчихв хэрвээ минийхаар байсан бол гэд шинэ асуултууд гарч ирээд сониуч занг нь ингээд бас нэмэгдүүлдэг гинэ. Тэгээд сониуч зам бол ерөнхийдөө сурах хүсэл эрмэлзлийн гол суурь нь болж өгдөг. Тийм учраас бас айгүй ач тустай. За 3-т бол анхаарлаа төвлөрүүл сурна хүүхэд. Үг яриа одоо арай ойлгож эхлэегүй хүүхэд эсвэл ийм хөдөлгөөнтэй сахилахгүй хүүхдүүд байдаг те. Тэд эхэндээ ингээд номонд тасаагүй байдаг амархан уйдаад хуудсан ингээд хурдан эргүүлээ дундаас нь хайжгүйгээд өөр зүйл хийж эхлээд иймэрхүү үйлдэл гаргадаг. Гэхдээ энийг бол зарим ээж аав нар маань за манай хүүхэд ямар ном унших юм биш дуртай юм биш гэж бодчихдаг. Гэхдээ тийм ерөөсөө үг биш. Одоо өнөөдөр болохгүй бол маргааш болохгүй бол нөгөөдөр гэл ингээл за өнөөдөр 2 хуудас уншсан юм чи маргааш 3 хуудас уншаад өгье дөө гэд давтаа левел хүүхэд ерөөхдөө өөрөө анхааралтай сонсож сурдаг. Тэгээд нэг л мэдхэд одоо анхаарлаа төвлөрүүлээ сурсан байдаг. Тэр нь бас л мэдээж нөгөө суралцах чадвар сурах арга барилын гол одоо чадвар болж өгдөг. Тэ анхаарал төвлөрүүлэх чинь. За тэгээд түүнээс гадна 4-р үгийн баялаг нэмэгдэх тийм
бас ач тустай. Ээж аав нь төрөл бүрийн янз бүрийн ном уншиж өгөхөд хүүхэд олон шинэ үг сурдаг. Өдөр тутмын одоо амьдралдаа бид нар ингээл нэг хэдэн үгэнд яг хайрцаглагдгийг бид нар мэдэхгүй. Тэр бүр одоо хэрэглэгдээд идэггүй үгнүүдтэй номоор дамжуулаад уучраад өөрөө бас дагаж хэрэглээд хүүхдүүдтэй тийм тэгдэг учраас ярих чадвар нь хөгжөөд өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж хэлэхэд суралцсан. Одоо уурлаад ч юм уу тавгуудад байгаа үедээ өөрийгөө тэрийг үгээр илэрхийлж сурна гэдэг чинь амар чухал юм хүүхдэд. Тэгэхгүй бол ингээ хэлж чад. Одоо 2 насны синдром гэд манай ахаар тэгээд байдаг. Terrible 2 гэдэг юм бэлээ энд. Тэгээд тэр болохоор ерөнхийдөө ярьж сурах гад ярьж чадахгүй яг өөрийнхөө бодож байгаа мэдэрч байгааг бүрэн илэрхийлж чадахгүй болохоор хүүхэд айгүй их тэгж игдүүцэж уурн хүрдэг. Тэрийг л одоо 2 насны синдром гэдэг юм шиг надад санагддаг. За тэр синдромыг давж гарахад те өөрийгөө зөв тайван илэрхийлэхэд тэр үгийн баялагууд нь туслана. Одоо би өвдөд байна, миний хоолой ингээд байна, би тэгмээргүй байсан ингээд те. Тэгэхээр хүүхэд өөрөө ингээд сургуульд орох үед нь үгийн баялаг болон өгүүлбэр ойлгох чадвар нь маш хөгжсөн. Одоо ном уншдаг хүүхдийн хол те. Тэгээд ороход бүх хичээл дээр нь хэрэг болдог гэж байгаа. За дээрэс нь одоо номонд дуртай болдог. 5 дугаарт энэ бол яг бас миний гол зорилго байсан. Бага наснаас нь ингээд ном уншиж эхлэх тусам олон одоо шинэ номтой учрна гэсэн үг болж байгаа. Тэгэхээр номоор дамжуулж маш олон зүйлийг шинээр мэдэж сурахаас гадна ном уншиж сурдаг. Энэ нь болохоор зүгээр ингээ ABV-г одоо тийм эрт үеийн цагт гээд уншихаас өөр одоо ном уншиж дадаж сурдаг гэх юм уу? Ном уншдаг хөвшилтэй болно гэх юм уу тий. Тэгээ номоор дамжаад ерөөхдөө асуудлаа шийдсэн ч хүн байна, мэрэгчлээ сонгоцсон ч хүн байна тий. Энэ ном намайг мэрэгчлээ сонгоход тусалсан гэдэг хүн ч байна. Ном бол ер нь ертөнцийг харах цонх гэдэг гоё үг байгаа шүү дээ тий. Тийм байна. За тэгээ дээрэс нь хамгийн сүүлийн нэг юм хэлэхэд аав ээжид хүртэл айгүй ашигтай байдаг ном уншихад. Тэрийг бол би яг өөрөөр мэдэрсэн. Ерөнхийдөө дуу гаргаж унших нь ном уншиж өгч байгаа хүний яг тархины урд хэсэг нь юу гэдэм бэлээ. Би яг мэдгүй байна. Яг урд тарих гэдэг байгаа байхгүй юу? Тэрийг эрчимжүүлээд нэг өсөндөө тархины дасгал болдог гинэ. Тэрийг одоо 2008 онд Японы одоо их сургуулийн багш эрдэмтдийн гаргасан судалгаагаар тэр урд хэсгийн тархийг хөгжүүлж байгаа гэдгийг баталсан. Би тэрийг яг Японд аваад телевизээр үзчихсэн. Тэгээд надад ерөөсөө санаанаас гардггүй. Тэгээ тэр тархины урд хэсгийг хөгжүүлэх нь ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэх, за уура барих, сэтгэн бодох чадварыг нэрс сайжруулдаг гинэ. Тэгэхээр одоо ээж аав нар ч гэсэн хүүхдэд дуу гаргаж ном уншиж өгснөөр өөртөө бас хөрөнгө оруулж байгаа тий өөрийнхөө оюун санаанд хөрөнгө оруулж байгаа хэрэг гэж бодох хэрэгтэй. Миний хувьд ерөөхдөө номын хүүхдэд ном уншиж өгөх ач тус бол ийм л за энүүгээр зогсох бах миний одоо яг хэлж болох зүйл бол энэ л байна. Маш гоё факттай тий нөгөөтэй нотлоготой гоё тэгээд системтэй гоё маш гоё ярьж өглөө баярлаа. Тэгээд саяны тэр нөгөө урд тарих хөгжүүлдэг гэдэг яг үнэн. Би бас яг энэ духны хэсэг байхгүй юу? Яг энэ хэсэгт нь. Тэгээд би бас яг энэ талын судалгааг уншиж ирсэн. Нөгөө тэгээд ерөнхийдөө бас яг миний нөгөө өөрийн туршлагатай ер нь чиний их ойролцоо юм байна. Би бас хүүгээ яг 1 нас 8-9 сартаагаас нь хойш орой болгон ном уншиж өгдөг байсан. Тэгээд одоо ч гэсэндээ орой болгон баг шахуу уншдаг. Тэгээ одоо болохоор өөрөө ном уншаа сурцсан болохоор бас харцангуу өөрөө унших гад байдаг болчтой юм байлээ хүүхэд чинь тий. Тэгээд энэ дээр бас түрүү нөгөө нэг юу яжсан чиний юм дээр яран дээр гарсан ном уншиж өгөх ач холбогдол дээр гарсан. Тэр нөгөө юу байсан штэ нөгөө үгийн баялагтай болно гэдээсэн штэ тий. Тэрэн дээр ч бас нөгөө нэг юуны Америкийн Ohio-гийн юм мужийн их сургуулийн эрдэмтэн Джессика Логан гэдэг эрдэмтэн бас айгуу сонирхолтой судалгаа хийсэн байт юм байна. Үгийн баялаг одоо 0-5 нас хүртэлх те хүүхдүүдийн хувьд
өдөрт 1 ном уншиж өгдөг эцэг их тэгээд 5 ном уншиж өгдөг эцэг их огт ном уншиж өгдөг эцэг их гээд яг тийм хүүхдүүд дээр судалгаа хийгээд үтсэн чинь ойролцоогоор бол ерөнхийдөө нөгөө огт ном уншиж өгдөг хүүхдүүдийн 5 одоо 5 жил гэсэн үг шүү дээ тий 5 нас хүртэл нь огт ном уншиж өгөөгүй хүүхдүүдийн үгийн баялаг нь ойролцоогоор 4662 үг байдаг байсан болвол 7 хоногт 1-2 удаа ном уншиж өгдөг хүүхдүүдэд бол 63570 үг мэддэг. Тийм бүр хитрхи их байгааз. Тэгээд 7 хоногт 3-5 удаа гэвэл 169520 үг мэддэг. Тэгвэл өдөр болгон ном уншиж өгдөг хүүхдүүдийн үгийн баялаг сургуульд орохдоо бол ойролцоогоор 300,000 орчим тий 296,660 орчим үг мэддэг бол нэг өдөрт 5 ном уншиж өгдөг хүүхдүүдийн одоо 5 настай хүүхдүүдийн үгийн баялаг бол сая 400,000 бараг сая 500,000 орчим үг байдаг. Тэгээд энэ нь цаашлаад хүүхдүүдийн нөгөө нэг одоо сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд цаашдаа нөгөө академик боловсралтэй сургуульд сурахт нь тэгээд дээрээс нь сургуульд ороод өөртөө ном уншаад сурахт нь тэгээ нөгөө нэг одоо reading assessment гэдэг чинь нөгөө унших чадвар энтерт нь тэгээд уншснаа ойлгох чадвар гэд ер нь цаашлаа тэр суралцах чадварт нь хамгийн том нөлөө үзүүлдэг гинэ. Тийм факттай би бүр энийг уншичаад пөөх гэд гайхажсэн байхгүй юу. Тийм тэгтээ бас ингээд сайн сонсоод үзэх юм бол бас нэрээ хүүхэд болгоны тэгээд айл болгоны онцлог өөр л дөө хитэр болгон гэхдээ л хүүхдүүдэд ном уншиж өгөөд хаар яалтчгүй нөгөө яагаад гэдэг асуултын тоо олон олширдаг тий тэрийг ажиглахад яагаад тэгээ те заримдаа өөртөө хариулж чадахгүй би ч юм бол зөндөө олон одоо Google-д чийсэн ерөөсөө огноо ингээ яагаад гингот нь уцаа гаргаал Google-ддэг яг үнэ яг үнэ. Тий. Наадах ч юм бол би бас бүр заримдаа улаан цайм гарсан. Хээж нь мэдэхгүй байна. Уучлаарай. Google-дэд хэлээд өгөө гэл. Тэгэл Google-дэд хэлээл ярилцаал. Тэгэл цаашаа бүр нөгөө YouTube-с бичлэг болаал тий. Өстө хадварж өгдөг штеп. Тэр хэмжээгээр бас мэдлэг олж байгаа ах гэж боддог хүүхдүүдэд тий. Яа тэгээд ийм олон ачаал бүгдэлтэй юм байна. Тэгээд сая ламаа ярьлаа штэ тэгээ нөгөө хүүхдүүдтэй ерөнхийдөө номын сонголтоо яаж охиндоо ер нь номын сонголтоо яаж хийдэг вэ? Ер нь насанд нь тохирч номын сонголтыг ер нь хэрхэн хийвэл болмоор санагддаг вэ? Одоо ер нь өмнө нь ингээд жоохон бахт нь хийдэг гэсэн сонголт. Тэгээ одоо ер нь хийж байгаа сонголтын ялгаа ер нь юу байна? Энэ тал дээр чи юу гэж боддог вэ? Ер нь эцэг эхчүүд хүүхэдтэй хэрхэн ном сонгож өгвөл цогцолтой вэ? Номны сонголт бол надаа ингэж боддог. Яг насанд нь тохирсон номыг аав ээж нь сонгож өгөх хэрэгтэй. Одоо жишээ нь бид хоёр ингэдэг байсан. Охиноо нөгөө нэг номын санд очиод 10 ном сонгуулдаг 2-7 хоногт. Тэгээ 10 ном сонгуулахдаа 5-ыг өөрөөр нь сонгуулад 5-ыг 2 сонгож өгдөг. Аав ээж нь сонгодог. Тэгээд яагаад тэгдэг вэ гэхээр би болохоор охиндоо ингээд нөө хүчлээд байгаа юм шиг санагдуулахгүй тулд өөрт нь өөрийг нөө гоё харсан хүүхд чинь ингээ айгу хөөрхөн зурганд явдаг. Ингээл хөөрхөн зурагтай амир бол ингээл яваад байдаг. Тийм юм өөрийнх нь дураар нь байлгаад 5-ыг сонгуулад дээрээс нь аав ээж нь яг насанд нь тохирсон арай их мэдлэг болохоор тийм номнуудыг бид нар бол ингээ яг гаднаас нь хараа мэдчихэж штэ тий. Тийм учраас тэгж хуваадаг байсан. Тэгээд манай охин бол ерөөхдөө эхний 5 хоног яг өөрийнхөө 5 номыг л уншуулах дуртай. Тийм байсан. Тэгээ одоо бол ерөөхдөө арай жоохон том болсон 7 нас хүрсэн болохоор номын санд очихоор нь өөрөөр нь сонгуулцдаг. Гэхдээ яг надад таалагдсан энийг уншаад өгөх юмсан гэжсэн ном байвал би бас нэмэж авдаг. Тэгээ 14 ном 14 хоногт авдаг байгаа. Тэгээд яг насанд нь тохирно гэхээр яах юм гэж асууж магадгүй. Одоо жишээ нь хүүхдийн ерөөсөө ном уншиж өгөх нас эртдэггүй юм байна л та. Ингээл 5 сар 6 сартай байхад нь чамаагүй ээж нь ингээл дуу хоолойгоо гаргаал унтахаас өмнө уншиж өгөөл байвал хүүхэд ингээл ойлгохгүй ч гэсэн тий ээжийнхээ хоолойг сонсоол ингээл нэг хэлбэр төрстэй зураг хараал тэр нь бас өөрт нь ингээд номон дуртай болох бас нэг суурь нь болдог гэдэг. Тэгэхээр тийм үед бол арай үг багтай тий тод өнгөтэй өөрийнхөө
ялах хүүхэд ингээ бөөрөнхий дүрсэн их дуртай байдаг гинэ тайвширтай одоо мөөм зөмтэй адилхан болохоор тэгдэм юм Аа. мэдгүй. Тийм үү, яс хөөрхий. Тэгээд тэр нөө Японы ампаман гэдэг хүүхэлтэй чи айгу хүүхдүүд дуртай байдаг нь бөөрөнхий тий бүх юм нь бөөрөнхий. Тэгээд тийм одоо бөөрөнхий хэлбэр дүрстэй номнууд айгу их байдаг Японд. Тэгээд тийм номнууд сонгож өгч болно. За жоохон үг яриа ойлгодог болоод ирэхээр нь богино өгүүлбэртэй сторитэй яг юм одоо түүхтэй тий ингээд ихэлдэг явдаг одоо асуудлаа шийддэг тэгээд happy төгсдөг ерөнхийдөө нэг тиймэрхүү үйлдэлтэй түүхтэй номнууд уншиж өгөх хэрэгтэй. За тэгээ 3 4 нас хүрээд ирэхээр нь бүр complicated номнууд ч байсан болдог. Хүүхэд бол сонсоол ойлгоол байдаг, мэдгүй юм асуудаг тий. За одоо манай охин бол 7 нас хүрсэн. Одоо энэ номын сан Австралийн номын сангаас ингээд номоо зээлэх гээд очих гэхээр Японы номын сонгоос нэг өөр санагдсан зүйлийг би бас энд хэлчихье. Энд ингээд номоор айгу номоор хүүхдийг хүмүүжүүлдэг гэх юм уу. Номнуудаа ингээд сэдвчлцэн. Би ингээд шүдний талаар ном хайх гэж очиод ингээд анх удаа анзаарсан. Тэгсэн чинь тэрэн дээр нь агуулгаар нь ингээд ангилсан тэр дотор нь ингээ хүүхдтэй тэр бүр бид нарын ярьж чаддгүй эмзэг сэдвүүд хүртэл байж байгаа байхгүй юу. Тэндээс гэр бүл салалт гэл тий салалтын талаар номнууд гэл би ээжтэйгээ баян маян гэх ингээ тийм нэрмэртэй эсвэл хагас битэн сайнаар ирдэг аав маа гэдэг нэртэй ингээд яг сторитэй тийм амар хөөрхөн зураг мөрөгтэй тийм номнууд одоо салалт бол зүгээр амьдралд байдаг зүйл гэдгийг хүүхдэд номоор ойлгуулчихж байгаа байхгүй юу. За түүнээс гадна ингээ өвгөлийн талаар, өвчний талаар, хөгжлийн бэрхшээлийн талаар, за нүүдэл суудлын талаар хүүхдүүд ингээд нөө шинэ газар руу нүгэ шинэ орчинд сургуульд орно гэдэг бол хүүхдэд амар том шокны юм байдаг. Тэр мөрний талаар ингээ бүгдийг ангилсан. Дайны талаар, эрхтгч байдлын талаар, охтууд одоо феминизмын талаар хүртэл ном байт юм бэлээ. Тэднэрийг амар гоё ингээд ангилсан яг ингээд англиад жигсаацсан тэндээс нь сонгоод уншдаг. За манай охин бол одоо тиймэрхүү зүйлийг хүртэл ингээд унших дуртай болсон байгаа. Насаар нь биш яг сэдвэр нь бас ангилсан байж идэм байлээ. Тиймэрхүү л энэ да. За тэгээд одоо бүр 10 12 настай preteen нөгөө өсвөр наснд арай орог байгаа хүүхдүүд бол комикс их уншдаг тий. Тэр сэдвийн лав ээж нь хараад яг одоо муухай сэдвгүүл ах юм бол тий. Муухай гэдэг нь одоо нөө адлах хитлах энэ төр болохоос биш юм. Ярих ёстой сэдвүүд бол байж болно шүү дээ тий. Саяны хэлдэг. Ээж маягаар ээж аав ном сонголтонд нь бас нөлөөлөх хэрэгтэй болоо гэж боддог. Би бас яг тэгэж боддог. Тэгээд наад сэдвэрээ байдаг гэдэг их гоё юм байна. Би яагаад тэгэхээр яг бас нэг шүдний тухай тэгээ хоол боловсруулах тухай нэг хүүхдтэй ойлгуулах гад шууд нөгөө өөрийнхөө мэдлэгийн төвшөнд ярихаар нөгөөдөх ч ойлгохгүй. Тэгээд гоё тийм хөөхөн зураг мурагтай юм хайгаад би бүр Японы номын сангаас бүр баахан хайжиж арай гэж нэг хоёр ном болоо тэр маань бас нэг сэтгэлд хүрэхгүй. Тэгээд их нөгөө зохиолчор нь их хөвчлэн сэтгүүлсэн байдэн штэ. Одоо жишээлбэл гадаадын зохиол юм эсвэл дотоодын зохиол эсвэл нөгөө ингээд юу вэ зохиолч орно тэгэл үсгийнхэн нэрийн дараалалаар гэл тий тэгцэн. Тэгэхээр яг тэр дундаас яг тэр сан дотроос яг нөгөө хүсэж байгаа сэдвээ олоход айгүй хэцүү их цаг зарцуулдаг. Тэнгүүд нь би бүр болохгүй нөгөө дахиад интернетээс хайлт хийж агаад тэгээд юу н ямар ном байна гэж агаад тэр номоо буцаад интернетээс захиалж аваад нөгөөхийгөө нөгөө номын сандаа очиод бүр нөгөө нэг төв хайлтын системээс нь хайгаад тэгжиж бүр олж исэн байхгүй юу. Тийм тэгжиж олж исэн. Тэгээд яг тэр нөгөө юугаар нь сэдвэр нь ингээ оруулцдаг. Тэгээд иймэрхүү төрлийн номнууд байдаг гэдэг юм байна бол одоо жишээлбэл манай сонсогчдын дунд ч гэсэндээ хүүхдийн ном хийх сонирхолтой ч юм уу хийдэг хүмүүс байх юм бол санаа аваасаа тий бас нэг гоё юм байна. Нөгөө талаараа бас яг нөгөө манай Монголд бас хүүхдийн номны сонголт сүүлийн жилүүдэд бас
нилээ хэдэн жилийнхаа бодвол бас нилээн гайгүй болсон санагдсан надаа. Тэгээд надаа бас харин тгий санагдсан. Анх яг ингээд Монголоос өвөө минь хөрх хамт ингээд хүүхдтэй үлгэр аваад ирнэ. Тэгээ би нөгөөтг нь унших гэхээр зарим нь бүр би ч уншиж ойлгохгүй. Би ч ойлгоо л да. Гэхдээ ингээл айгүй хэцүү хэллэгтэй. Тэгээд хэллэгээс гадна ингээл дандаа нөгөө нэг 15 толгойтой хатгаалж 10 багангас гэл те. Тэгснэ ингээл өгн нь авдартаа алаад хийчихжээ мэчжээ гэл айгүй амар тэд нар Тэгэл би тэрийг ингээд хоолоогоор гаргаад уншингууд манай охин чинь паах ямар амар ингээл ерөөсө болдгоо. Цусыг нь ингээд холж ямэлж ээж зайг. Тийм байдаг. Тэгээд зураг үйдгүү ингээд үргэлжлсэн үгийн уг нь хүүхдийн үлгэрийн ном хэрнээ зураггүй тийм байдгсэн. Гэхдээ одоо би яг ингээд нэг сүүлийн үеийн номнуудыг би яг 2 жилийн өмнө Монгол харснаас хараагүй тэр үедээ хүүхдийн номын дэлгүүр ороход айгүй хөөрхөн зурагтай нөгөө Hungry Caterpillar энтриг орчуулсан тий хөөрхөн тийм номнууд зөндөө гарсан байлээ. Тэгээ одоо улам сайжрах байх гэж найдаж байгаа. Тэгээд Монголоо сонсогчтойгоо сонсогчд маань бас тэгээ сонголтоо дарвин болсон байлаа шүү гэх. Тэгээд бас нөгөө талаар юу ямар юм бэ тий интернетээс хэлбэр хэрвээ хам бол бас англи хэл дээр номнууд бас хайгаад тэгээ яг сэдвэр нь хайгаад гэдэг юм бол бас нэлээ яг хүсэж байгаа сэдвэрээ бас авч болох юм байна шүү гэд. Бас сэдвэр байд юм бэлээ шүү. Би нөө тэр шүдний ном гэдэг нь манай охины шүдэн унаад. Тэгээд ингээд Tooth Fairy айгу муухай харагдаад байна гэж толонд хараал өөрийгөө тэгэл Tooth Fairy ирэх болоо гэдээ харин би за ямар ч гэсэн номыг авч өгөөд ингээд хүүхдийн шүд ингэж унаад ийм гоё шүд ургадээ шүү те тэр мөрийг ингээд бичсэн тийм гоё сторитой ном авч өгье гэж одоо тэгээ очисон чинь зөндөө байт юм билээ. Тэр нөгөө жоохон юу ч гэсэндээ тэр нөгөө Бернштейний цувралууд бас яг тэр шүдний үн дээр би хүүгийнхээ шүдийг уншихаар яг тэр нөгөө Бернштейний цувралаас нөгөө яг тэр Tooth Fairy-тэй хэсгийг яг тэр номыг нь уншилж байсан байхгүй юу. Тэгээд одоо тэрнээс анхныхаа шүдийг унахад л тэрнийг уншуулсан. Одоо тэгээд тэр нөгөө нэг юу нэ шүдний дагиндаа бүр итгэцэн. Тэгээ одоо яаж энийг болиулнаа гэл тий нөгөө Санта санд итгэдэгтэй яг адилхан зүйл болчихж байгаа байхгүй тий тэр нь одоо буцаал яг одоогоор бол миний проблем л байна. Хөөрхөн проблем байна. Тэгэл одоо хүртэл гэж байгаа байхгүй нөгөө зарим шүднүүд нь 7 настай штэ тэгэнгүүт ингээ зарим шүднүүд нь унаагүй штэ тэгэнгүүт л нөгөө шүднүүдээ хурдан унаасаа тий шүдний даг нэрдэг штэ гэх мэтчлэн тий тэгэл яг уу нэг бодлын айгу хөөрхөн нөгөө ингээ шүдэн унаал тэгэнгүүт л одоо ингээл би хүүхдтэйгээ зөвхөн таал өгөн тэгэнгүүт л нөхөртөө тий ингээ шүн ирээл заримдаа тий тэхгүй болвол тэгээд нэг самгийн сүулт нэг удаа саяхан штэ нэг 2 сар сар гарын өмнө жил унаад тэгэхээр нэсэн чинь хөөе басараа шүдний дагны ажиллаа хийгээр гэсэн чи аав нь ёо би ямар шүдний дагны юм уу гэх мэтчлэн тэгэл буцаал нөгөө бит хоёрын хооронд бас нөгөө хичнээн хүүхдийн тухай боловч нөгөө бит хоёрын хооронд бас нэг яригддгүү те хөөрхөн сэдвэмээ дугаараад тэрүүгээрээ дамжуулаад бас хосын харилцаа мөрөлцөөс хөөрхөн эерэг те болоод бас тэр нөх хөөрхөн санагцсан гэ. За хоёлаас нэлээд хөөрхөн хадварчлаа гэ. Өөртөө туршлага дээрээс ярьж байгаа тий. За тэгвэл Машаг ламаагаасаа дахиад нэг зүйл асуухад энэ асуухгүй өнгөрч болохгүй тий одоо ном унших ер нь хүүхдүүдэд маань ийм нөлөөтэй юм байна эрг сайхан юм байна тэгээд дээрэс нь хүүхдүүдтэй ээж аав нь цаг гаргаад тий одоо тодорхой хэмжээний цагийн болоод материалын тий номын одоо хөрөнгө оруулалт хийх юм бол хүүхдүүд маань өөрсдөө ингээд юу ч хүлээж авах чадвартай байдгаа тий одоо ном унших дургүй хүүхэд гэж хизээж байхгүй. Тэгээ тэнд яалтчгүй томчууд юм болоод орчны нөлөөл орно гэхээс биш одоо номонд дургүй хүүхэд гэж юусоо байхгүй. Тэгвэл одоо ер нь эцэг эхчүүд одоо өнөөгийн нийгэм чинь завгүй болсон шүү дээ тий дандаа л завгүй ажилтай гэж байдаг. Дээрээс нь нөгөө хитрхи их сошиал хэрэглээ тий энэ интернетийн хэрэглээ, дэлгэцийн хэрэглээ их байгаа. Энэ үед ер нь эцэг эхчүүд хүүхэдтэй хэрхэн цаг гаргаж өгөх вэ тий гаргах вэ хүүхэдтэй хэрхэн одоо ном унших цаг гаргах вэ хүүхдүүдтэйгээ ном уншаад ярилцах цаг гаргах вэ энэ талаар яг хувь хүний бодол юу гэж боддог вэ? Би бол яг
яг өөрийнхөө туршлагаас хэлэхэд надад ингээд өдөр мөдөр ерөөсө хүүхдтэйгээ суугаад ном уншаад өгөх цаг гардггүй. Яг ингээл өглөө сургуульд нь хүрчихээл сургууль цэцэрлэгт октон ч гэсэн яг л тийм байсан. Хүрчихээл ажилдаа яваал сургуультаа яваал одоо энд бас сургууль нэмэгдсэн. Тэгэл оройн буцаж ирээл хоолоо игээл усанд оруулаад ингээл тэгээ ерөөсөө надад ингээд тэгээ хамт ингээд суугаад ярилцах цаг гарахгүй. Тийм учраас би ерөөсөө унтуулахын өмнөх ерөөсөө 30 минутыг л ашигладаг. Тэгээд амар ингээл нөгөө завгүй ээж байгаа да амар юм guilty одоо буруутай юм шиг тийм мэдрэмж өөрийгөө буруутгадаг тий. Тийм тэгсэрнэ за би ядаж нэг унтахаас өмнө 30 минут юм яриад ном уншаад юм яриад сэтгэлийн сонсоод өчтөгдөө гэхээр надад сэтгэл арай тайвширдаг. Тэгээд тийм усмасанд орж явахдаа энэ дээр аль болох юм ярихыг хичээдэг. За дээрэс нь орой унтахдаа тэр ном манай охин яг Японд байхдаа 2 ном уншдаг гэсэн. Энд одоо ерөөсөө амжихгүй 1 ном болчиход байгаа. Тэгээ 2 ном уншихад амар хөөрхөн яг тэр хооронд ч ингээл яагаад ингэсэн бол тэгсэн юм бол гэжсэн. Хүүхэд яг ингээ гинет юмаа сандаг. Өдөр манай цэцэрлэг дээр юм болсон тэгсэн. Тэр надад ингэж хэлсэн ингээл ном уншиж явах хооронд айгүй их тийм холбоотой зүйлсүүдээ ярьдаг. Гинет санаад. Тэгэхээр ингээд яг хүүхэдтэй яг чанартай тий 30 минут гаргаад чанартай одоо 10 минут ч байсан бол гаргаад ингээд ээж аав хүүхэд гурав бие рүүгээ хараад ном уншихад хүүхэд бол тэндээс хангалттай хайрыг мэдэрч авдаг. За дээрэс нь түрүүний хэлсэн ач холбогдолтой зүйлсүүд байгаа. Утсаа ундраасан байна. Тэгээд ингээд одоо эцэг их хүүхдийн хоорондын тий хайр улам ингээд гоё мэдрэгддэм болов гэж би бас боддог. Тэгээд дээрэс нь яагаад ингээд ном уншиж цаг гаргах гэдэг өөрөөр иж болох юм уу гэж мэдэж бодож болно. Мэдээж болно, тоглож болно тий. Хамтаа тоглож болно, зураг зурж болно. Тиймэрхүү цаг ч гэсэн айгүй их гаргахыг би хүсдэг. Гэхдээ яг миний дадал болсон зүйл бол ерөөсөө ном унших л байгаа. Айл болох ингээд жоохон цаг гарвал охинтойгоо цуг зураг зурна. За шагаа тоглоно. Шагаа зааж өгсөн. Шагаа мундаг байж тээ. Өөр одоо хамт хийдэг зүйлс гэх юм бол гадуур гарч хамт алхах нь тэр ерөөсөө хүүхдтэйгээ харилцаж явах үедээ утсаа бол ерөөхдөө унтраах хэрэгтэй. Оролдохгүй байх хэрэгтэй. Ингээ хагас тутам анхаарал хандуулаад байвал хүүхд ч гэсэн ингээд за ээж аав ингээл уцаа оролтонгоо надтай ярьд юм чи ингээл тийм мэдрэмж бас авчин штэ тий. Би бол найзтайгаа ингэж боддیں۔ Яг хүүхдийн хооронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. Аль ч юм дээр би ингээд найзтайгаа ч юм уу ингээ юм ярьжсэн чи манай найз уцаа оролтоо суугаад байвал надаа ингээд онцгой санагдана. Яг охин маань ч гэсэн тэгжил боддог ах гэж бодоод тэгээл аль болох нэг өөрийгөө тавьж үзээл ээж манд надтай цаг гаргаасай гэж бодож байгаа бах та гэж бодохоор хамт тоглолоо нэг тиймэрхүү маягаар цаг гаргадаг. Тэгээд ном уншиж өгөх бол ерөнхийдөө хамгийн амархан. Тэгээ бас хамгийн их хөрөнгө оруулалт болох дадал юм болов уу гэж би боддээ. Маш их баярлалаа. Энэ тэгээд Менди бит хоёр бас яг подкаста хэлснээс хоошоо одоо яг залуу ээж аваад та тий яг өөрсдийнхөө юм болоод өөрсдөөсөө доошоогоо дандаа дөнгөж хүүхдтэй болсон ч юм уу эсвэл хүүхдтэй болоод удаагүй тий одоо жишээлбэл нэг 6 7 нас хүрч байгаа ч юм уу 10 хэдэн настай ч юм уу тий ингээд шинэ үеийн ээж аваад та зориулаад тэгээд угаасаа бидний нийгэм чинь ингээл айгүй хурдтай хөгжөөд тий одоо хүний хөгжлөөсөө илүүтэйгээр айгүй хурдан нийгэм технологи нь хөгжөөд байгаа. Яг энэ цаг үед ер нь залуу эцэг эхчүүд ер нь хэрхэн хүүхдтэйгээ харилцах вэ гэдэг тал дээр яг саяны чиний ярьсан зүйлүүдийг одоо хүүхэдтэй ашигтай цаг гаргах тий тэгээд хүүхэд бад илгэцэн хэрэглээ гэх мэтчлэн тэгээд дээрэс нь нөгөө хүүхдүүдийн нөгөө өөрийгөө үнэлэх үнэлэмж эдэд хэрхэн нөлөөлөх вэ те сайнаар нөлөөлөх вэ ч гэдэг юм уу өөртөө итгэх итгэлийг би хэрхэн бий болгох вэ зэрэг сэдвүүдээр ерөнхийдөө ярилцж хахад бас яг чиний саяны ярьсан яриа те зөвлөмжүүд гэдэг юм уу та те одоо энэ туршлагач нь бас яг давтагдчихсан байхгүй юу тэгээд маш олон судалгаанууд бас байдаг дэлхий дээр ийм сэтгэл зүйчдийн хүүхдийн сэтгэл зүйчдийн тэгээд дээрэс нь тэр одоо ялангуяа хүүхдийн тархины хөгжил хэрхэн нөлөөлөд байгаа тухай нөгөө нейробиологист гэдэг нөгөө тархины биологчд гэж ярьдаг штэ тий тийм судлаачдын бол айгүй олон төрлийн судалгаанууд байд юм байлээ тэгээд
Тэгээ яг тийм судалгаатай мэдээллүүдийг энэ талаараас дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас манай сонсогчд маань сонсохыг хүсэх юм бол манай подкастын өмнөх дугааруудаас бас дэлгэрүүлээд сонсоорой гэж хүсэж байна. Тийм маш сонирхолтой байлаа. Яалтчгүй л одоо нөгөө ээж аав бид нөгөө хичнээн завгүй ч гэсэн хүүхэдтэй жоохон ч гэсэн цаг гаргахгүй бол тий нөгөө одоогийн хүүхдүүд чинь шал өөр болцгоосон. Харин тий. Одоо нөгөө generation Z мэт биш бид нар чинь одоо бүр шинэ үеийг өсөж байгаа тий. Тий. Одоо орчин үеийн амар лаглаг машинууд байна. Тэрнтэй л одоо нэг бидний нөгөө хүүхэд байхад байдаг нөгөө лада мада тий Орос машинуудыг харьцуулж байгаатай баг ялгаагүй юм болчиход байгаа байхгүй юу? Ер нь бол. Зөв. За хоёлаа ярилцаад 40 гаруй минут болж гин. Тэгээд ерөнхийдөө ном болоод хүүхдүүд тий ном ба хүүхдүүдийн тухай бас багхгүй одоо сайхан яриа өрнүүлээ гэж бодож байна. Тэгээд ламаад маань миний асуугаагүй үлдсэн асуулт байна уу? Хэрвээ тийм бол тэр асуултыг сүүлийн асуултыг чамд үлдээ. За би яг нэг одоо номтойгоо холбогдуулаад ном болон хүүхэд хүмүүжлэлтэйгээ холбогдуулаад нэг зүйл хэлээ тэгээд дуусгая. Одоо ерөнхийдөө миний Австралид ирээд анзаарсан зүйл одоо л яг энэ коронавирус болоод гэртээ ингээд нэг гэрээсээ манай охин хичээл хийж байгаа байхгүй юу. Тэгээд би амар их зүйл анзаарсан нь онлайн классынхан даалгавар ирээд тэгсэн чинь тэр нь одоо ялгууны манай охиныг ялгуун гэдгийг тий ялгууны ангийн даалгавар нь жишээ нь хэл утга зохиол гэдэг лээ тий утга зохиолын даалгавар нь болохоор ингээд ном уншаад номноосоо ингээд асуултнуудад хариулна, номноосоо төсөөлж зурна, тийм маягаар ирж байгаа. За тооны даалгавар нь гэсэн чинь бас юм номон дээр ингээд амтан одоо юу гэдгийг бөмбөгийг ингээд үрслээ зурсан. Энэ охиноос энэ хүү одоо тэдний ширхэг бөмбөг зээлүүлэхэд болох юм бас ном байгаа байхгүй юу? Тийм. За тэгээд нэмэлтээр манай охин англи хэлний хичээл авдаг. Тэгээд англи хэлнийх нь хичээл бүгд номоор явдаг. Ерөөсөө нэг ном уншаал номны араас дандаа асуултууд ирдэг. Ерөөсөө ингээд шууд ингээд ABV гэж заагаа явдаг. Бүгд номноос эхэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө бүх одоо хичээл нь номон дээр суурилж явдаг. За ийм юм байна гэж би ойлгосон. Тийм учраас одоо ном бол хүүхдэд маш хүүхдийн ганцхан хүмүүжил биш боловсролд маш их хэрэгтэй. Хүн болоход нь маш их хэрэгтэй. Тийм учраас ээж аав нарыгаа одоо орой алган цаг гаргаж ном уншиж өгч байгаарэ. За тэгээд бас анхаарах зүйлс хэлчихье. Ерөнхийдөө хүүхдийн төсөөллийн унтраахгүй тулд одоо уншиж дуусгахаасаа өмнө эсвэл уншиж дуусны дараа хүүхдээ ингээ асуултаар бөмбөгдөд битээ байгаарэ гэж хүсье. Яг тэгжээсэн аахгүй юу? Юу гэж ойлгосон? Гэхэд юу ойлгосон? Энэ яг яаж юм? Тэгэхээр хүүхэд айгуу дургүй байдаг. Тэгээ дээрэс ингээд мэдээж яг уншаад дуусан гутлаа ингээл хүүхэд чинь том өншөг дүгнээл ингээл ийм юм ойлгосон юм байна гэж хэлэх чадвар байхгүй. Тийм байхад нь ингээд тэгээд авахгүй байх хэрэгтэй. Дээрэс нь одоо уншиж явах явцад нь зогсоох их муу байдаг. Зогсоогоод яг ингээ гоё номон дотор орц явж яхад нь зогсоогоод одоо эйжент мессежээр шалгаатай эсвэл чи яг энийг юу гэж бодож байна гэхгүй яг уншиж дуусгах хэрэгтэй. За тэгээ дээрэс нь дуртай номыг хэдэн ч удаагүй хамаагүй уншиж өгөх хэрэгтэй. Би ингээд манай охин айгу нэг юмд ингээд дуртай болохоор олон дахин давтах гэдэг байхгүй юу. Тэгээ яа өвчтөр уншсан биз дээ гэж би бодсон хэрнээ. За надад утгартай байсан чи ялгуунд гоё гол яах вэ гээл тэ. Тэр хүүхдийн ой тогтоолтонд айгуу сайн байт юм байна л та. Ийм үгнүүд тогтоож авдаг. Дээрээс нь түүхээ тэр сторигоо тогтоож авдаг. За дээрээс нь цаг зав муутай үед ингээ яарад тэ. За гялс уншчихъя гэд. Тэр айгуу буруу юм бэлээ. Яг орондоо ороод тавтай тухтай ингээд номоо бүр унших хэмжээний цагтаа авах хэрэгтэй. Дээрээс нь ингээд ээж аав нь яаж уншиж байгаа нь хүүхэд номон дуртай болох уугүй юу гэдэгт айгүй нөлөөлдөг. Ялархаал ингээл ёо гээл уншихаар хүүхэд ингээл
бас л нэг стрессфул юм байна гэ хүлээгээд авчдаг. Түүнээс ш за ном унши ингээл хоёлоо гоё номын цаг эхлэе гэх юм бол хөөхд яг тийм хэмжээгээр хүлээж авдаг. Тэгээд ер нь төгсгөлт нь хэлэхэд ер нь эхлэхэд ном одоо уншдаг ээж аав нар зөндөө байгаах бас уншдаггүй хүмүүс зөндөө байгаах хизээч оройтхгүй шүү. Одооноос чамаагүй тий одоо 8 настай хүүхдтэй 10 настай хүүхдтэй одооноос эхлээд ном уншдаг тийм дадалтай болгоорой гэж зөвлөё. За яста ямар гоё зөвлөгөө вэ? Зарим тал дээр би ч гэсэндээ цацаг гэсэн уншчих ядраад байна ч гэдэг юм уу. Одоо хит орой олцдог штэ тий. Одоо унтах цагаас хамаагүй оройтсон үед бол одоо унтанд маргааш босхгүй гэл тий. Тэгэхдээ бол яг тэгэж хурдан хугацаанд гяс амар хурдан уншдаг үе бэ шүү. Ер нь бас бодмоор л юм байна тий. Хичнээн одоо ингээл өдөр алган уншгаал тий ингээл уншуулах гал ингээл одоо таслахгүй байдгийг байхыг хичээгээд тий одоо ерөнхийдөө бол яг одоо ингээд дадал болцсон ч гэсэндээ яг тэгэж хурдан тийм гүйлэгдэх тохиолдол байна. Тий. Тэгээ маш их баярлаа. Тэгээсэн чинь бас нэг асуулт гараад ирлээ. Одоо сүүлийнх гэсэн чинь ер нь л хамаа юу юм уу? Хүүхдэд ер нь ном унших тий одоо цаг ер нь хэдэн цаг байвал боломжтой гэж чи боддог. Одоо хитрхи зарим хүүхдүүд хитрхи их уншаад идэг шүү дээ. Уншаад ингээ бүр тавьдаггүй тий. Тэр үед ер нь тийм үед эцэг эхчүүд ер нь ямар арга хэмжээ авал дээр гэж боддог вэ? Би бол ингэж боддیں۔ Би яг жоохондоо өөрөө бас яг тийм book worm номноо салтгүй хөхтэйсэн байхгүй юу? Тэгээд ингээд айгүй муу туршил нь хэвтэж уншина. Тэгээд дээрэс нь ингээд харанхууд одоо ээж аав ингээ унт гэд хэлчингүүт би ингээд гарч идэн шиг гаргаж чад уншчихдаг байсан байхгүй юу. Тиймэрхүү одоо муу туршил гинэ муу одоо байрлалаас ч юм уу тий муу орчинд ч юм уу тэгэж уншихгүй л бол заавал одоо нэг ном уншаад ингээд нөгөө номын цагаан солио туссан байсан гэх юм уу тэгээд байдсан шүү дээ. Ном уншаад тэгээ буруутсан, ихтсэн тийм юм бол байхгүй гэж би өөрийнхөө туршлагаас л боддог. Яг бага насны тий одоо хоёулагийн хүүхчид 7 настай ч юм уу тий эсвэл түүнээс бага насны хүүхдэд бол уйдахгүй хугацаал хэрэгтэй. Ерөнхийдөө ном нь сонирхолтой байх юм бол хүүхдийн ном чинь их урт гэж шаардлагагүй шүү дээ тий 15-аас 20 минут тиймэрхүү маягаар уншаал ирэхэд хүүхэд яг өөрөө ившээгээл ирдэг. Тэгэл яг дуустдаг. Тийм учраас уйдахгүй хэмжээнд л яг ээж аав нь бас өөртөө ядарчихгүйхан тий өөртөөхөө комфортыг бодоол тийм л байхад болно. Түүнээс яг эдэн минут гэсэн юм бол байхгүй гэж боддог. Дээрээс нь өсвөр насны хүүхдүүд бол унших тусмаа л би сайн гэж боддог. Би Монгол одоо ингээ Монголоос би гараад 16 жил болсон байна. Гэхдээ би өөрийгөө монгол хүн юм чинь мэдээж гэхдээ монгол хэлэндээ айгүй сайн гэж боддог. Тэгээд ягаад тэр гэхээр ерөөсөө ном уншсных юм байна гэж би. Яг зөв. Тийм болохоор ном их уншлаа гэж буруудах юм байхгүй байх л гэж боддог. Яг. Би бас яг адилхан байр суурьтай байдаг. Тэгээд за маш их сонирхолтой, үр өгөөчтэй гоё ярилцлага боллоо гэж бодож байна. Тэгээд дахин бидний урилгыг хүлээн авч манай дугаарын зочноор оролцсонд маш их баярлалаа. Тэгээд ламагийнхаа цаашдын нөгөө сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, тэгээд амьдралт нь гэр бүлт нь эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ мөн гоё бичдэг юм чинь бичдэг зүйлээ үргэлжлүүлээрэ. За баярлалаа. Намайг энэ гоё Living with Kids гэдэг амар гоё подкаст хэлээ. Би өмнөх эпизодуудыг нь сонссон. Маш цэгцтэй, оновчтой, гоё мэдээлэл тэ баримт суурин дээр тулгуурлан оруулдаг ийм гоё подкастнда намайг тоож урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд бас оюун дэлгэртэй аз жаргал амжилт бүхний дээдийг хүсье. Мэндид бас амжилт хүсье. Та хоёрын подкастыг сонсох дуртай нэг болсон шүү. Маш их баярлалаа. Тэгээд Мэнди бит хоёр чадан ядан хичээж байгаа гэж. Тэгээд сонсогчдаа өнөөдрийн дугаар бүгээр өндөрлөж байна. Тэгээд та бүхэн манай өнөөдрийн зочин Ламагийн маань пэйж хуудасаар ахин нэг зочлоод үзээрэй. With love Маша гэдэг байгаа шүү. За баярлалаа. Дараагийн дугаар. Who will
Learning with Kids podcast.